Хүн тээвэрлдэг тээврийн хэрэгслийн хувьд олон өөрчлөлтүүд гарах боловч ойрын 10 жилд гарах ойлгомжтой бөгөөд тодорхой хувьслуудын талаар өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Бид бүгдээрээ овор ихтэй хүнд ачаанд дургүй. Харин түүний оронд хөнгөн бас илүү хурдан байхыг хичээдэг. Дээр нь зай их эзэлдэг бол үрч тийм ээ. Хитрхи бас хоцрогдсон хуучинлаг загваруудад бас үргэлж шинжийг эрлэх хийж байдаг. Тийм учраас өнөөдөр IC engine хөдөлгүүр буюу одоогоос 140 жилийн өмнө үүсэж бий болсон хөдөлгүүрийн талаар ярилцъя. Та бид бүхэн бүгдээрээ Benz компаниас энэ мотор бий болж байсныг бид бүгдээрээ сайн мэднэ. Энэ төрлийн мотор түвшний хувьд 95, 96, 86 гэх мэтчлэн олон төрөл моторын зарчим нь ердөөсөө тесрэлтийн хүчээр тахир голыг эргүүлэхэд л орчдөг. Төмрийн дангууд их орсон. Дээр нь бензиний хувьд дэлхийн нийтэд одоо хомсдол үүсээд байгаа. Тээврийн хэрэгслийг хийж шинчилж сайжруулахыг хүсэхгүй. Учир нь энэ төрлийн бизнес дэндүү эрсдэлтэй бас мөнгөний алдагдлалд орохоос айдаг. IC engine хөдөлгүүр нь өөрөөсөө тус болон тортог утаа ялгаруулна. Дээр нь тодорхой хэмжээгээр дуутай. Бас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Харин Tesla компани Elon Musk-ийн хувьд энэ бүхнээс айгаагүй юм. Тэрээр цахилгаан хөдөлгүүрийг хөгжүүлэхийн тулд их хэмжээгээр мөнгө цацаж эцэст нь бидэнд амжилт авчирсан. Энэ мэдээг сонссон автомашин үйлдвэрлэгч бүхий л компаниудад хүнд цохилтуулсан. Үүн дээр маш ихэд сандарч байлаа. Учир нь тэдний бизнесүүд анхаж эхэлсэн. Цахилгаан хөдөлгүүртэй машин бол цахилгаан мотор, нэг араад хороо, батарей гэсэн 3 хүчин зүйлээс ажилладаг. Энэ маягийн машинд ердөөсөө огт байхгүй зүйлүүд нь машины коробь, кардан дамжуулга, яндан ба яндангийн дагалдах хідангууд, түвшний сав гэх мэтчлэн зүйлүүд нь ерөөсөө энэ машинд огт байхгүй. Тэгэхээр энэ төрлийн жин килограммууд нь энэ машинаас хасагдана гэсэн үг. Дээр нь өвөл зууны үйлчлэгээ гэж тусмаас солиулна гэсэн ойлголт ерөөсөө огт байхгүй. 31.8 кг жинтэй бол харин бензин мотор нь 180 кг жинтэй. Хүчний хувьд ч гэсэн шалгуундаа байгааг харж болно. Tesla болон Mustang төрлийн автомашин дээр ч хийж туршиж үзсэн байдаг. Tesla Model 3 загварын хувьд батарей нэг цаг цэнэглэхэд 100% цэнэгээ авдаг бол харин 100% цэнэгээрээ 500 км явдаг гэж үзэж байна. Гэх мэтчлэн энэ зүйлүүд нь олон давуу талыг авчирч байгаа юм. Цаашдаа хэрэглэгчид энэ хоёр мотороос цахилгаан моторыг илүү сонгож байгааг нь уг үзүүлэлтээрээс харж болно. 2020 онд бол Tesla компани машин борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн. Зөвхөн Америкт ч биш дэлхийд хааж цахилгаан автомашины хэрэгцээ эрэлт хэрэгцээтэй байгаа гэдэг олон жишээнүүдээс харж болох юм. Тэгэхээр энэ төрлийн бизнес нь илүү ашигтай үр дүнтэй учраас Benz, BMW, Volkswagen бүхий л компаниуд бүхий л үйлдвэрийн дотоод бүтцийг тэр чигээр нь өөрчилж цахилгаан автомашин үйлдвэрлэхээр шууран ажиллаж байна. Энэ төрлийн хувьсэл нь Монголд бас нөлөөлнө. Тэгвэл Монгол хожуу орох нь тодорхой юм. Ойролцоогоор 2030 он гэхэд Монголын бүх машин 90% цахилгаан машин байж болох юм. Харин тэр үед бензин үнэгүй байж болох юм. Аава бензин гэж юу юм бэ гэж асуух өдөр ирэх байхаа.